Эсрээрээ босоороо. За ингээд 158 дахь өдөр минь эхэллээ. За ингээд өнөөдөр бид нар Лос Анжелес хоттой орж танилцах өдөр байгаа. Өглөө босч гар дээрээ санааж өөрийгөө сэргээчээд хотын одоо юу үзүүл зүгээрээ гэдэг чат GPT-гээс харж агаад хамгийн ихнийх бол Холливуд бичиг харагддаг. Мөн бас одоо орон судлалын 1800-аад оны хамгийн одоо алдартай том байсан нэгэн судалгааны төв рүү очиж үзэх ёстой байгаа. За тийшээ үндсэн явж очлоо. Холливуд бичиг байлаа. Бид нар бас зураг хөргөө даруулаад дээшээ сайхан явгаа алхалт хийлээ. За эндээс ингээд Галилеягаас ахуулаад 1600-аад оноос эхлэн үндсэн одон орныг Америкчууд хэрхэн яаж судалж байсан. За дэлхийн улс орнуудын өдөр шөнө одоо хэрхэн болдог, өдрөлүүд яаж өөрчлөгдөв, дэлхийн галакси дэх одоо гаригууд юмс яаж оршин байдаг гэх мэтлэн маш одоо гоё юм одоо кейсүүдийг одоо макетууд загваруудаар ингээд тайлбарлсан өнгөрсөн түүхийг бас харуулсан гоё сонирхолтой үзүүлэнгүүд бол энд байдаг юм байна. За манай том өхөн боллоо энэ галакси, сансар окторгүй нар одоо гаригуудын талаар сонирхох одоо судлах маш сонирхолтой. За ингээд улс орнууд цагийг яаж тооцдог байсан, өдрийг хэрхэн тооцдог, сар, жил өдрөлүүдийг яаж тооцдог байсан талаар ингээд жишээнүүдийг бол яг энэ судалгаагаар бол гаргасан. За энэхүү хүрээлэн бол 1800-аад оны сүүл үед бол байгуулагдсан дэлхийн хамгийн одоо тухайн үед том одоо орон судлалын төв байж. За ингээд том телескоп, за эндээс харахад бол нар, жил яаж болдог, өдрөл хэрхэн бий болдог, өдөр шөнө яаж ээлжилдэхийг нарыг тойрж байгаа, дэлхийг тойрж байгаа, сар яг ингээд гоё макет байдлаар ялаа ээж нь октоудаа тайлбарлаж, аав нь октоудаа өдөр яаж болдог, шөнө яагаад болдог, дэлхий яагаад тэнхлэгээ тойрон иргэдэг. За үүнээс үүдэлтэйгээр өдөр шөнө хэрхэн болж Монголд болж байгаа цагаас жишээ нь Америкт байгаа цаг 13 цагийн зөрүүтэй яагаад байгаа гэх мэтлэн хүүхдүүдтэй маш гоё одоо бодит зүйлүүдийг тайлбарлах, шинжлэх ухаанчаар тайлбарлахад их гоё байлаа. За ингээд хотыг бид нар гарч ирж харлаа. Хот бол үнэхээр 3-4 давхраас илүү өндөр байшин бол одоо битүү. Гэхдээ даунтаун буюу хотын үндсэн төв хэсэгт өндөр барилгууд бол одоо харагдж байлаа. За бид нар дараагийн үзэх газар бол Холливуудын гудамж руу явах ёстой. За ингээд гарч ирээд явж явах хугацаанд тун удахгүй одоо Бэтмен маань одоо гарах гэж байгаа юм байна. За энэ үндсэндээ болохоор нөгөө одоо нинжа нартай тулдж байгаа байдлаар шинэ ангим гарах гэж байгаа юм байна. За ингээд бид нар явсаар байгаад үндсэндээ Холливуудын алдарт YouTube болон одоо реклам дээр байн гардаг гудамж руу орж ирэн. За Star гудамж буюу одоо газар дээр одоо Америкийн нэгдсэн улсын болон дэлхийн од кино дууд найруулагч нарын нэртэй энэхүү одоо шалан дээр бичсэн Star-ын дунд бичсэн байгаа гудамжаар бол алхлаа. За энд алхах болвол энэ бол дэлхийн бас нэгэн алдартай гудамж бол мөнөөсөө мөн ингээд гэр бүлийнхээ гишүүдийг, октоудаа, эхнэрээ аз жаргал дүүрэн ингээд дэлгүүрсээд дэлхийн алдартай гудамжаар ингээд явж байгааг харахад аав хүний хувьд за бас нөхөр хүний хувьд бол надад маш сайхан санагдж байлаа. За ингээд сэтгэл хөөрөөд би ч бас гар дээрээ сайхан сүнэгээд авлаа. Холливуудын гудамжинд ингээд зураг хөрөг зөндөө татуулаад дараагийн бидний үзэх газар болоод үндсэндээ нөгөө дэлхийн бас одуудын гараа одоо мөнгөж үлдээдэг, гарныхаа хээг мөнгөж үлдээдэг энэ талбай дээр ирлээ. За энэ бол Chinese театр буюу Хятадын одоо театр гэсэн яг энэ хэсэг байгаа. За гарч ирээд хажуу талын сүмнэр шопинг руу орохоос өмнө лааны тосон хүмүүсийн үзүүлбэр рүү орохоор боллоо. За энэ үед утасны цэник дуусчихсан учраас за маргааш цөмөөрөө ирж үзье гэд түр нэг өдөр хойшлуулад хажуу талын шопинг буюу дэлгүүрээр тэслээ. За энэ бол 1 сая долларын үнэтэй машин гэдэг ингээд тавьсан байсан. За ингээд Холливуудын алдартай хүмүүст өгдөг нөгөө шагналыг сүмнэр дээр хамгийн шилдэг аав, шилдэг ээж гэсэн хоёр шагналыг октод аав ээжтэй бэлгэллээ. Хоёр охин үлсэж ирэхээр за юм идийгээд орсон чинь тэнд давхар тоглоомтой юм байна. Ингээ хоол идчихэд октодыг за тоглоомын төв дээр тоглгээд энэ бол ялангуяа Лос Анжелесийн хамгийн том тоглоомын төв буюу одоо миний хүүхэд байхдаа энэ тоглож үзье даа гэж мөрөөдж ирсэн тоглоомын газар бол мөн байлаа. Ингээд октод маань тоглоод үүний хажуугаар хөлбөмбөг Америкийн нэгдсэн улс одоо дэлхийн аваргын тэмцээнд тоглож байсан учраас Америкчуудтай нийлж сайхан хөлбөмбөг үзлээ. За сүүлдээ октодтойгоо нийлээд байлдаад эхнэрч бас тоглоод
За ингээд охтуудтайгаа тоглож нэлээд 3-4 цагийн хугацааг бол өнгөрүүллээ. За энд нэг сонирхолтой тоглоом өөрөө жолоодоод нэг чихмэл тоглоомуудыг хавчиж авдаг дээр хүүхдээ өөрөө хавчигч нь болоод авсан тоглоомоо өөрөө сонгож авдаг ийм хөөрхөн тоглоом байлаа. За аль болох олон том хийлцэн тоглоомуудыг татаж авах гээд охтууд маань нэлээд хичээж ингээд тоглож байлаа. За ингээ хоёулаа ямар ч байсан нэг одоо бассейн сэлэгтэй хэрэг болох тоглоомнуудаа татаж авлаа. За ингээд үүний дараа 4 гар цөмөрөө уралдъя гээд ингээ охтууд шордоод ахаар бид дөрөв машинаар уралдахаар шийдлээ. За миний хувьд бол нөгөө 3-аа хожигдно гэж юу байх вэ? За ингээд ямар ч байсан өрсөлдсөн. Ингээд хожигдно гэж юу байх вэ гэсэн хүн маань харин хоёр охиныхоо ард орлоо. Харин хийх дуртай юм болох ангийн тоглоомоос тоглолоо. За энэ бол жолоочгүй такси. Сан Франциско хотод их байсан бол энэ Лос Анжелес хотод бас их байлаа. За бид нар гарч ирлээ. Эртхэн 9 цагаас өмнө бассейндаас хэлийгээд 8:30 гэхэд бас орой ирлээ. За ингээд аав охин 3 бассейндаас хэлж ээж гэрээ цэвэрлээд бас нэг ард үлдсэн хэдэн хувцснуудаа угаагаад үлдээ гэсэн. За бассейнд орсны дараа бид нар нөгөө өглөө үдсэн Лос Анжелес хотын өндөр барилгууд буюу даунтаун дээр очино. За оройны хоол болох тараг лирээ идэж аваад миний энэ харшил их хөдлөөд наранд тос түргэж авчаад ингээд шөнийн Лос Анжелес даунтаун өндөр барилгуудын дундуур явж үзэхээр шийдлээ. За ингээд хүрээд ирсэн үнэхээр миний хайгаад байсан Америкийг төсөөлөд байсан өндөр сайхан барилгууд бол яалтчгүй энд байна. За энэ бол Walt Disney-гийн концертын танхим байгаа. За Walt Disney-гийн хүүхдийн кинонуудын нээлтүүд дандаа энд болдог. Энд ингээд зураг татуулж аваад дараагийн шитрэг хөдлөлөө. За Лос Анжелесийн хамгийн өндөр барилгууд бол банкуд нь байдаг. Ингээд нэгэн гудамд хүслээ бичдэг мод байлаа. За энд ингээд фотограферууд зураг авахулж байлаа. Миний охтууд, миний эхнэр бас хүслээ шивнээд манайхан нэг зураг татуулаад цаашаа хөдлөлөө. За ийм ухаалаг машинууд маш их ингээд жижигхэн хөөрхөн тэрэг хүртэл ингээд явж байсан. За ингээд өндөр барилгын дундуур Лос Анжелес хоттой танилцж яваад Light of City буюу хотын гэрэл гэдэг нэг айгүй гоё багнуудан газар байдаг гэхээр тийшээ бас бид нар чиглэн явлаа. За ингээд 10 гаруй минут үндсэндээ тэр багнан гэрлийг үзэхээр хоттой танилцсангаар бид нар ингээд хөдлөөд явж байна. Аялал жах хугацаанд өөрийн гэсэн машинтай аялна гэдэг бол маш олон давуу талыг авчирч байлаа. Хүссэн үедээ, хүссэн цагтаа, хүссэн газар руугаа шууд л ингээд аялаад явчихна. За ингээд бид нар Light of City буюу хотын үндсэн одоо шүн үздэг 202 чихүү багантай энэ газар ирлээ. Охтууд маань ээжтэйгээ хөөцөл тоглож байгаа харах сайхан байлаа. За ингээд миний хувьд ч гэсэн гэрлүүд донд оройнохоо дасглаа хийчээд дурсгалын сайхан зургуудаа татуулсан Лос Анжелес хот дахь аз жаргалтай нэгэн орой өндөрлж байна. Таны гэр бүлд ч бас аз жаргалын дээдийг хүсье.